Дэлхийн монголчуудын Эмжил радио 8.3 дэлгүүн дээр сугаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиайлтгая. 7 нүгрийн даваагаас баасан гарагийн яган цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 4 цагийн шууганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 21-ний лав гарагийн 4 цагийн шууганы нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Анжгаа гэрлээ. За дахин орой минь түргээ. За орой минь түргээ. Нэвтрүүлгийн хамтраалагчаар зорилго бүхэн үн цэнтэй гэсэн уриатаагаар ахих зээлээрээ Omni Capital за мөн үеийн үр дүнтэй бэлтгэл NBL таамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамин хондроитин сульфат хамтраалагч байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээг эрхэлдэг. Шуугуулахад бэлэн үү? Бэлэн. За шуугуулаад өг. За өнөөдрийн 4 цагийн шуугианыг эрг сайхан мэдээллээр эхэлнэ. Японд ингэж гинэ. За одоо өнөөдөр чинь яг өндөр наснуудтай холбоотой ямар ч олон юм болчиход Тадбадар өндөр наснууд залуучуудтай тэмцэлж жийлгэн сая чинь яана дээр өтгсөн болохоос үхсэн биш шилгэн өнөөдрийн мэдээ Японы өндөр наснууд гэж эхэлж байгаа жишээтэй. За Японд өндөр наснуудыг мейкап буюу нүүр будгийн сургалтанд суулгаад арьс арчилгаа нүүр царайныхаа онцлог өмссөн ховдос орох арга хэмжээдээ зориулна нүрээ тохируулан зөв будах хичээлд сургаж эхэлсэн гинэ. За энэ манад ч гэсэн ийм болохгүй байхгүй ч тийм шүү дээ. Яагаад ингэж эхэлсэн бэ гэхээр насжилт шүдний өвчин болоод байгаа ардын Япон улсад хүмүүс өндөр настай болох тусмаа улам гэртээ бүгж удмаар биеийн улам бодох тусам гэрээсээ зухууж нар салхич үзэхгүй жожигроод байдаг юм байна л да. За тийм ч учраас наснуудыг гадагш гаргаж илүү амьдралын идэвхтэй болгохын тулд Йокохама хотын удирдлагаас ийм арга хэмжээ аваад компаниуд ч гэсэн энэ шийдлийг нь чухам дэмжиж байгаа гэнэ. За нэг олон гоо сайхны компаниудтай. Тэд нар бодлого шунгахыг үнэгүй өгчөж штэ. Өндөр наснуудад хэрэглүүлээ гэд. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд жишээ нь өндөр наснуудад зориулсан бүтээгдэхүүн гаргаж нүүр будаж сэтгэлээ өргөснөөр нэг ёсны сэтгэл заслын эмчилгээнд явж байгаагаас өөрсгөө мэдрэмж төрүүлэхээр ажиллаж эхэлсэн гинэ. За энэ нэрээ дээр баг. Тийм штэ. Гэхдээ ер нь эмэгтэй хүн чинь ямар ч насанд бай. Бас ингээ будаж чунхтаад ингээ өөрийгөө гоёор мэдрүүл гоё штэ. Сэтгэл санаа нь өөдрөг болоод. За жишээлбэл 3 дугаар сарын 26-нд зохион байгуулагдсан гоо сайхны сургалтанд оролцсон хүмүүсийн сэтгэл маш өндөр байсан. Зохион байгуулагчдын зүгээс ч нэг сэтгэл тэнүү мишээж байгаа наснуудыг хараад хэрэгтэй зүйл хийж байгаагаа мэдэрсэн гэж ярьсан байлаа. Shiseido компани зохион байгуулсан энэ арга хэмжээнд эрэгтэй эмэгтэй нийлсэн 7 өндөр настай оролцсон гэнэ. Shiseido ч өөрөө гоо сайхны амар лаг компани. Амар том компани. Манад бүр салбар малбар нь байдаг штэ. Тийм манад бас бүтээгдэхүүнүүд нь хамтраалагчаар орж ирж байсан. Тэгжсэн яг үнэ. Тэгсэн чи энд эрэгтэй эмэгтэй нийлээд 7 өндөр настай оролцсон гэж байна. За. Гэртээ ганцаараа байхдаа хаяа нэг нүрээ будах чи аяддаг байсан 80 настай эмээл гэхэд ганцаараа будах хүмүүстэй хамт сурах хоёр огт өөр юм байна. Тийм штэ. Хүмүүстэй хамт байхад тарих хүртэл сэргэгшгэл болж байна гэж ярьсан байна. Йокохамад энэ жил 190 мянган өндөр настантай энэ тоо 2040 он гэхэд 250 мянган хүрэх төлөвтэй байгаа гинэ. За. Тийм ч учраас гэртээ ганцаар сэтгэлээр унаж өдөрхийг нь хүлээлгүй наснуудыг жилдээ 60 удаагийн сургалтанд хамруулах төлөвлөгөө гаргаад байгаа гэж байна. За 60 удаа гэдэг чинь хэд юм? Сард баг 3-4 удаа болчих жоо. Тийх бах. Үгүй сард 30 хоногийн 2 удаа юм шүү. Жилдээ 60 удаа гэдэг. Жилдээ 60 удаа юм аа. За жилдээ 60 удаа гэдэг чинь 4 тугаагт чинь 15 бидтэй. Тийм бах уу. Би одоо сард 3 удаа юм байна. Яг 10 хоног тутамд нэг юм байна. 10 хоног тутамд нэг гэдэг чинь хөөхөн ажил болчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Нүүр будаг гэдэг зүйлд залуу үеийнхний гоёл гэж боддог байсан өндөр наснууд бусдын дунд орж өөрсдийгөө илэрхийлж нийгмийн харилцаанд орох шин зүйл сурах царай дөрхөн засарч байгааг харах зэргээр сэтгэл нь өөр ирэхгүй өргөгдөд ирдэг гэж ярьсан байна. Хөөхий юм толгойдоо бүгдээрээ нэг ижлэхэн цагаан юм уулцсан. Үзэр тарж өсөрч наалтж байна. Энэ өстой гоё ажил байна. Тийм байна. Ер нь бол тэ ингээд нэг одоо яг нөгөө Японч нь бол нөгөө саарл давлгаа гэдэг алуулж байгаа шүү дээ. Саарл цунами гэдэг. Тийм, саарл цунами гэж одоо яасан гэхлээр нөө өндөр насны проблем. Ажиллах хүчин биш мөртлөө усаас тэтгэвэр авдаг. Ийм бага хүмүүс байгаа. Тэгээ нөгөөдөл нь бид нарыг уйдаагаад байна. Бид нар хийх юма хийдсэн штэ. Та нар яагаад биднэрт анхаарал хандуулахгүй байгаа юм бэ гэд. Ингээд идэг. За тэгвэл энэ бол гоё л ажил болж байгаа юм байна. Өстой тийм байна. За сэтгэлдлүүд нь юу гэж байна? За сэтгэлдлүүд нь
Үнэхээр хөөрхөн харагдаж байна. Өндөр настай хүмүүс юмыг их чамбаа сурдаг болохоор хэрэндээ хичээж байгаа нь харагдаж байна шүү дээ. Сайхан санаачлага байна. Япон гэлтгүй бусад орнуудад ч авч хэрэгжүүлмээр санаа байна да. Бусад орнууд бол өндөр наснуудаа гаргуунд нь гаргаад ханчихсан байдаг шүү дээ гэсэн байна. Ер нь эцэг их эмээ өвөөгөө байгаа дээр нь л хайрлаж эргэж тойрч болдоггүй юм уу? Хүн гэдэг их тэнэг амьт юм а та гэж. Ой тэнэгээр орох. Гэхдээ нэрэ манай наснууд бол ууг нь өстэй янз нь штэ. Манай ээж ингэж байгаа юм. Өглөө тэр нэг хорооныхон доотлол нэг өндөр насны танхимтай байхгүй юу? За. Нэг өдөр тэнцэнэ бүжиг хийждэг гэж байгаа юм. За. Нэг өдөр бүжиг хийждэг. Тэгээ бусд өдөр нь ингээд танаар танхим хоосон л байж байгаа юм чи. Бүжиглж болдгоо юм уу гэсэн чинь. Хамаагүй байнга бүжиглээд байж болохгүй ядарч байгаа хүмүүс. За. Аха. Тийм учраас нэг л өдөр бүжиг болдог. Бусад 6 өдөр нь яадаг гэсэн чи өглөө нөө очиж цэгүүнээ идэг. За. Хийн дасгал юм. Тэд нар чинь ингээд тэр цэгүүн бараг л бүжигтэй хай тавьж байгаа юм дээр дон гэсэн янз идэв. За. За хүмүүс юу сар 5 юм биш үү л гээд байна. За 5 юм байл гүдээ одоо тийм. Сар 5 гээд байна. Яа. Сар 5 гээд байна. 5 байна шүү дээ. Би ягаад тийм улиралд 15 байсан. Тэгэхээр чинь тийм сар 5 байна шүү дээ. Сар 5 гэвэл бүр гоё. За хамтран аялагчаа танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар үеийн үр дүнтэй бэлбэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдр гээд байгаа штэ. NBL Төлгөөсамын хондротын сулфад хамтран ажиллаж байна. За таны өвдөг үе мөчөөр өвдөөд хөдөлгөөн хийхэд хэцүү байна уу? За ийм зөвөр илэрсэн бол танд глюкозамин хондротын сульфат хөхөр агуулсан Европын GMP чанар стандартыг хангасан NBL бэлтгэмлийг хүргэхийг хэрэглэхийг зөвлөж байгаа. За яг үнийг хэлэхэд би ер нь бол 40 гараад яг дээшээгээ өксөхөд зүгээр заяа. За тэгээд доошоогоо буухад миний өвдөгний нүдээр хатгуулаадсан байхгүй юу. Тэгээд ингээд манайх ч 12 давхарт байсан. 12 давхараас доошоогоо ингээд буухад лифт өдөрцөөд ингээд баг ингээд нэг давхарт очингууд би ч өмнө нь ингээд дурр гэж Google ингээд бочдөг гэсэн юм шүү дээ. Тэгэнгүүт ингээд нөө өвдөг ингээд баг ингээд үеэр ингээд нугараад ингээд баг сүхэрж унахын наагур болоод исэн байхгүй юу. За тэгтээ тэгэл тэрийг мэдрээд байгаа хэрнээ хөлөө хугалтлаа тоогоогүй. За ингээд хөлөө хугалсныхаа дараа яасан. NBL-ийн 90 ширхэгтэйг уусан. Сая шинэ байранд манайх 16 давхраа. За тэгсэн чинь нэг өдөржингөө тог тасраад. За дээшээ 16 давхар руу матцсан байгаа дээ. Хамаг хараалан бараад алгасан байт юм аа. За тэгээд би ингэсэн байхгүй. За 16 давхар руу гарахад ингэж байгаа юм чи ингэж бодоод маргааш нь лифт ажилдсан байхад би албаар бууж үтсэн. Бас яах вэ нэг турж мурахад хэрэгтэй гэж бодоод тэгс чи ердөө давгүй. Ер нь бол NBL-ийнх гэж би бодож байна. Яг манайхын одоо зүгээр би залуу ээж аав нь жоохон одоо настай болж байгаа хүмүүст хандаад хэлэхэд бид нар ингээд нөр тоохгүй яваад ахлаар энэ хүмүүс чи хилдэггүй. Миний үе мөчинглээ тэглээ гэдэггүй. Хүүхдээ өвчин тоочод яах вэ гэд. Тэгээд бүр анхаарал хандуулаад баг дээр нь NBL глюкозамин өгөөд засч авахгүй болвол энэ хүн чинтэй ингээд иннээсээ болоод зөвөрнөөсөө болоод гэрээсээ гарахаа болдог. Ингээд нийгмээс тусгаарлагдаад ирэхлээр сэтгэл санаагаар ундаг. Тэгээ өвчин зовлон ярьж эхэлдэг. Тэгээд одоо тэр нөгөө саяны яна дээр ярьдаг яг тэр нөгөө майжгансан хөгшинч болох гээд байгаа аахгүй юу? Тэгээд тэр чинь одоо тэнгүүтээ маш олон хүмүүсийн нөгөө нэг өвдөгний үс солиулах хаалгаа хийлгэж штэ тий. Заавал тэгэж хаалгаа маалгаанд орохгүйгээр эртнээс эртгэн шиг ингээд энэ NBL-ийг авч уулгаад байх юм бол энэ асуудлуудаа шийдэх нь байна. За тэгтээ та хэрэглэхийнхаа өмнө эмийнхаа заавартаа заавал танилцаарай. За тэгээд бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа аль биесных нь эмч төлөөлөгч нартай Noble Mongolia гэдэг латинаарч бичсэн болон кириллэрч бичсэн болон сошиал хаяг руу ороод одоо мэдээлэл авчих боломжтой. Дээрээс нь 77 тэгдөрөв 50 гэдэг утсаар мэдээлэл аваарай. 77 тэгдөрөв 50. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үеийн үр дүнтэй бэлмэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрал гэдэг NBL глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 400 шуган нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шугах тусам нягтал гэсүрэтээр өргөлжлөө урж байна. За миний үргэх ихний мэдээ үнэхээр гоё мэдээ.
бүр нэг тийм гоё игч хүч өгсөн мэдээ. Одоо бид нөгөө нэг Оросын галтгоо гэдэг цувралаар бол энэ тэрийн Мишлений од гэдэг юм ямар чухал юм бэ те. Тоогоолч болон тухайн ресторан те яасан их нэр төр одоо авчирдаг юм бэ те. Тэр одыг авахын тулд тоогооч нар ямар хичээдээ. За тэр Мишлений бүр ингээд одыг өгдөг шүүмж үчигч нар те айхтар хүмүүс ингээд зөндөө байна штэ. За энийг бол мэддэг болсон. За тэгвэл би яг одоо сүршийн дуртай хүмүүс за эсвэл одоо эмэгтэйчүүдийн эрхийг бадрангуугаар хамгаалж омгшдог хүмүүс тийм таалагдах нэг мэдээ хүргэж байна. За Мишлений 3 одыг аавна гэдэг бол тогооч болж цагаан малгай өмссөн хүн бүрийн мөрөөдөл байдаг. Яагаад ч тэгвэл энэ жил 54 настай Японы сүши тогооч Шизука Кимура гэдэг бүсгүй Мишлений одтой болсон анхны эмэгтэй сүши тогоочоор шалгарсан. За гол нь энэ хүний одоо энэ одыг авах болсон түүхэн өөрөө айгүй гоё нэг юм бүр нэг хүмүүст нэг юм гоё мотивац өгөр байгаа байхгүй юу? За энэ алдар хүндтэй шагналыг нас орсон нөхөр нь уулна 3 жилийн өмнө Парист байдаг сүши шүнэ гэдэг зоогийн газраараа авч байсан байна уулна. За тэгээ нөхрийнх нь хувьд бол нэг насных нь мөрөөдөл нь биелээд бөөн баяр хөөр болж байсан боловч харамсалтай нь энэ одоо аваад уудалгүй ерөөсө 3 сарын дараа хорт тавдар өвчнөөр нас орсон. За тэнгууд нөхрийг нь нас орсноос 1 жилийн дараа нөгөө зоогийн газар нь одоо нөгөө алтцсан буюу хураалгацсан бохгүй юу? Одоо тоогоч байх болсон. За харин эхнэр нь бие барсан нөхрийнхөө нэг насны мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрийгөө дайчлаа. За нөгөө нөхрөөсөө сурсан арга техникээ ашиглаад тоогочийн хувьар өөрийгөө хөгжүүлж эхэлсэн баг. За нөхөр нь авч чадсан, аваад алдрыг нь хүртэж амжилгүй хорвоог оргисон болохоор яагаад ч юм Мишлений одыг нөхөртөө авч өгөх юм үүрэгтэй юм шиг мэдрэмж төрөөд өстөө. Хөрхи өдөр шөнөгөө бэлдээд өөрийгөө урсгалж байсан энэ бүсгүй ийхүү манай гаргийн түүхэнд Мишлений од хүртсэн анхны одоо эмэгтэй сүши тогооч болоод байна. За нөхрийгөө амьд авахуд зоогийн газартаа ер нь л нэг юм бизнес талаас нь ханддаг тий одоо маркетинг хийдэг ч гэдэм үү тий. Ийм нэг бол одоо юу гэдгийг санхүүг нь барьж байгаа шүү дээ. Яг үнэн. Одоо яг энэ бизнес талаас нь хардаг байсан бүсгүй ингэж өөрийгөө дайчлаад дэлхийд дахинд одоо хүлээн зөвшөөрүүлсэн нь яах аргагүй олны анхаарлыг татсан үйл явдал болоод байгаа. За мастер сүши тогооч болохын тулд ер нь бол нэг юм дор хаяж 10 жил тогоочор ажилласан байх ёстой юм байл да. Гэтэл Кимура 5 жилийн дотор одоо авсан. Одоо харин энэ одоо хадгалж нөхрийнхөө мөрөөдлийг хамгаалах хүсэлтэй байгаа гэдгээ ярьсан байна лээ. За сэтгэгдлүүд нь хүнд ингэж хайрлуулж үзэх юмсан. Нас орсон нөхрийгөө хайрласандаа өөрийгөө дайчилж Мишлений од хүртсэн байж тээ. Үүнээс илүү хайр гэж юу байх вэ гэсэн байна. За метрошгүй дайчин эмэгтэй юм аа. Хэр оргийн хүний хүү авч чаддгүй одыг тгээс нь сураад авч чадсан гэхээр үнэхээр лут юм аа гэсэн байна. Мишлений од шүү дээ. Хүссэн авч чадахгүй, хүсээд ч авч чадахгүй хорвоог оргисон хүмүүс олон байхад энэ эмэгтэй нэгдүгээрт дайчин хөдөлмөрч юм байна, хоёрдугаарт авиастач юм байна гэсэн байна. Мишлений од ч нөгөө нэг яаж зовж иж авдаг чинь бас нөгөө нэг худалдантай нэг юм хүүхэлтэй кино байдаг штэ. Тийш дээ. Тэрэн дээр чинь өстой нэг бага насыг нь санагдтал нэг хоод ийж Мишлений од авах хэрэгтэй болдог. Тэр нөгөө амар шүүмжлэгчтэй тэр чинь зүгээр баргийн зоогийн газрыг хаалгадаг юм шүү дээ. Ийм орж ирээ. Яг үнэ. За тийм байна. Тэгээ яг ер нь бол сүшин дээр бол ирчүүд хамаагүй үйл байдаг гэж хүмүүс ярьдаг л да. Яагаад тэгдгийг гэсэн чи юу яадаг юм оо эрэгтэй хүний гар эмэгтэй хүнийхээс илүү хүүтэн байдаг. Тийм учраас юу яадаг нөгөө нэг сүши гэж хүүтэн гараар илүү сайн болдог гэл ингээл одоо энэ Европоор байгаа сүшиний ресторанууд ч баг монголчууд гэж штэ. Шведийг бол монголчууд баддаг гэж хэлээ угаасаа. Эрэгтэй монгол тоогоочд бол ер нь баг тэгэл сүшиний мастер л харагддаг юм шүү. Тийм тэгээ одоо энэ Шведэд байж байгаад ирсэн эхнэр нөхөр хоёр одоо энэ Монголд юу сүшиний газар ажиллаж байгаа. Тэгээд бид нар чинь бас өнгөрсөн жилийнхаа уран бүтээлийн жилийн хаалт малтыг очиж ийсэн. Тэгээд бид нар чинь нөгөө нэг ингээд баян Шведэд байхасаа л манайхыг сонсдог байсан гээд тэгээд сүши идэх чинь бас идэх чинь өөрөө бас урлаг юм байлээ шүү дээ. Ер нь юутай хойлж идэх яах юм ийхийн те. Тэр ногоо ямиг нь хизээ идэх те. Ногоо ямийн тэр цуутаа ингэж хутгаж байгаа тэгээд ингээд савхтаад ингээд холиод идэхээр яг гоё ингээ уус чам руу орт юм билээ ш. Тэгээд тэр нэг ягаа юм нас хизээ нийтгийн те эн чинь бас бөө урлаг юм билээ. Тэгээд яг одоо би нөгөө энэ Мишлений од гэдээ ярьсан.
Надад яг мэдээ ярихааргүй хугацаа аваад байна. Мишлений од гэдэг яагаад анх гарсан бэ? Мишлен гэдэг чинь шүү дээ дугууны брэнд шүү дээ. Өө тийм үү? Мишелин гэж дугууны брэнд гэдэг шүү дээ. Тийм дугууны брэнд аахгүй юу? За. Яагаад эднийх энэ ингээд галтгооны зэрэглэлийг өгдөг болсон юм бэ? Яагаад энэ Мишлен гэдгийг авдаг болсон юм бэ гэвэл анх эднийх нөгөө дугуугаа гаргачаад дугууныхаа брэндийг гаргачаад хүмүүс нөгөө ийм ойрхон зурд яваад исэн байхгүй. Тэнгүүд хамгийн хол байгаа. Одоо ч хотын төвөөс хол байгаа сайн ресторануудын ийм газрын зураг гаргасан байхгүй юу? За. Мишлений map гэж гаргасан. Тэр нь болохоор танаа одоо Лондон хоттой ч ойрхон тэнд чи ийм гоё хоолны газар, энд чи ийм гоё хоолны газар байна гэдэг. Хүмүүс машинаа унаад тэр хоол явж дугуугаа илэгдүүлж байгаа үстэй. Тийм байна. Тэгэхээр тэдний бизнес яваад байгаа үст. Анх ингэж эхэлсэн. Тэгээд энэ Мишленийхэн бодвол сайн тоогооч нарыг бид нар урамшуулад одоо юу гэдэг эрдэмтдэд Оскар өгдөг шиг тийм нөгөө нэг уран зохиол бичдэг нөхдүүд эрдэмтэд Нобель Нобель өгдөг шиг тийм сайн бичдэг хүмүүст Пулитцерийн шагнал өгдөг гэдэг шиг сайн тоогооч нарт өгдөг тэр шагналыг энэ Мишлен гэдэг энэ брендийнхэн ивент хийсэн байна. Тэгээд тэр супер шүүмжлэгч нар, супер амтлагч нарыг гаргаад Мишлений од авна гэдэг чинь бол тэр Мишлен гэдэг компаниас анх тэгж гаргасан. Сайн хоолны газрууд руу хүмүүсийг явуулж дугуйг нь илээхийн тулд гаргасан ийм брэнд аахгүй. Тэгээд одоо бол хүмүүс энэ Мишлений од гингүүд хамгийн сайн тоогооч, хамгийн сайн зоогийн газар гэдэг ингээ ойлгодог болсон. Жишээлбэл ийм жанцантай бас. Яа нэг хүн бар төрснийх нэг ийм Мишлений одтой тоогоочийн хоол моол идэж үзхийнсэн да тий. Зэрүүлдэг байх та. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Батреци дэмжиж ажиллаж байгаа. За Батреци группийн чанман сүлжээнд их хөрсийн барийг тохиолдуулан хүүхэд бүрийн дуртай хөөрхөн Аленко, амтад Кровка, даан бас Бавгата жихэр улаан малгайд алдарт сади природная латте брендийн жүүснүүдээс дээжлэн боосон гоёмсог чанартай бэлгнүүдэд худалдаалж эхэлсэн. За худалдаа авахтаа бүхэн хүссэн орц найрлагаараа боолгоод дээр нь нэмээд урамшуул аваарай. 15 бэлэг авбал 1 бэлэг үнэгүй. Алдан байгууллага хувь хүний захиалга авч байгаа бэлгнүүд нь 7800-аас 35,000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа. За хаяг нь үндэсний төв номын сангийн ойнд Чанман төв, за 13 дугаар хорооллын Аман хур хотны зам эсрэг талд Чанман Вест, за Зайсан толгойн зүүн талд Чанман Зайсан байгуул, Амгаланд Цагдаа хотны зүүн талд Чанман Амгалан гэдэг байгаа. Та өөртөө ойр салбараараа үйлчлүүлээрэй. Утас нь 9615 5115 9499 88 27. За ингээд төрлийн дэмжээ ажиллагч Батреци баярлаа. За баярлалаа. За миний одоогийн мэдээ бол ёстой гоё шүү. Хүүхнүүд ороод ирнэ. Та нарт их сэтгэл сэргээс мэдээ би хэлж өгөх гэж байна. За. Юу ийм гоё ийм бэктэй нэг юм булчинлаг биетэй залуучууд харах дуртай юу? За яг одоо энэ харуулж байгаа гурван залуу бол гоё юм. Гоё байна уу те? За тэгвэл ийм залуучуудыг сайн харжээ гэж эмэгтэйчүүдийг. Бүр гэхдээ нөгөө нэг манганы бүр амар муухай. Тэгэхээр нөгөө нэг ийм довн булчинтай тийм биш шүү. Зүгээр л ингээд гоё булчинлаг юм нэг таарсан гоё ахнаар байдаг шүү. Одоо энэ гурван залуу бол гоё. За тэгвэл эмэгтэйчүүд та нарыг ийм залуучуудыг сайн харжээ гэсэн. За. Ягаад хин ингэж хэлсэн бэ гэвэл хятадын нэгэн эмч энэ зөвлөгөөг өгсөн. Зарим хүмүүс шоолж байгаа. Зарим хүмүүс бол энэ нэр шинжлэх ухаанчаар бол болно гэж үзэж байгаа. Тэгээ интернетд бол нөгөө нэг баалдаг нөхдүүд баалаад орж ирээ шоолоод байгаа юм л та. За ямар зөвлөгөө өгснгийг нь би та нартай ярьж өгье. Шинжэн хотын Хважон гэдэг их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Хо Жинье гэдэг нөхөр энэ зөвлөгөөг өгсөн байгаа юм. Энэ нөхөр цус багталтай болон амархан ядраад байдаг эмэгтэйчүүдийг булчинлаг залуусын зургийг харж стрессээ бууруулж сэтгэл санаагаа өргөхийг санал болгосон байгаа. За. Өдөр одоо нэг юм ууж байгаа юм шиг өдөр өглөө нэг 3 минут, өдөр 3 минут, орой 3 минут гэдэг ингээ харах нь шүү дээ. Яг ч тийм юм байхгүй шүү. Зүгээр л ингээ харжээ гэсэн. Зургийн ч болтгоо харах юм уу? За. Уг нь бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар тун хэрэгтэй зөвлөгөө өгдөг энэ эмч залуу сошиал дээр бас баггүй дагагчтай буюу 133,000 дагагчтай гинэ. За. Тэгсэн энэ удаад булчинлагч цээж нүцгэн эрчүүдийн зураг эмэгтэйчүүдийн сэтгэл санаа цаашлаад бие махбодын эрүүл мэндэд тун эргээр нөлөө үзүүлдэг гэж ярьсныг нь хүмүүс өлгөж аваад хошин шиг шахуу болгоод ингээд маазруулаад хайчдаг шүү дээ. За нүцгэн залуучууд хармаар байвал намайг хараараа нөгөө манайхны нөгөө нэг яргуу идсэн ямааны мах идэн эдэр гэдэг шиг юм болгоод хайцсан юм байна л да. За.
За яагаад гэвэл эмэгтэй хүний биед цус дутагдсанаас болоод сэтгэлээр унах их стресстэй гэж үздэг юм байна. За. Тийм ч болохоор эмэгтэйчүүдийн бие махбод сэтгэл санааны байдлыг сайжруулахын тулд ийм нүдэ баясганга сэтгэлгээ өргөх заслыг энэ эмч санал болгосон. За зөвлөгөө нь энэ хүрээ дуусаагүй. Булчиндаг ирчүүдийн нүцгэн цээжийг ширтгэхийн хажуугаар хайр дурлалын харилцаанд хэд гүн гүнзгий орохгүй байх буюу бүх юмаа тавиад туучахгүй үерхэж нөхөрлөхийг зөвлөсөн. За. Ингээд нэг жижигхэн сэтгэнсэн харилцаатай байгаа дээ. Тэгвэл ингээд цус багтал чинь багсан та ингээд илүү цус чинь сайжран тэгээд сэтгэл санаа чи өөдрөг явна гэж. Гүн гүнзгий орж болохгүй шүү. За яг ороод орно л үсттэй. Бүх юмаа тавиад туучсан харилцаанаас эмэгтэй гэмтсэн тохиолдолд ингээд тэр нэгэ бүтлгүүтвэл тэ энэ эмэгтэй хүн бол сэтгэл зүйн асар том хүнд шаргах. Тийм шүү дээ. Энэ нь хурдан эдгэрдгүүгээс гадна энэ шаналлаасаа болж эмэгтэйчүүд их хурдтай хөшөрдөг гэж. Тийм учраас битгий актер гүн дурал. Зүгээр сайхан сэмбэгнэл сэтгэнэл явж байгаа. За, булчиндаг царайлаг залуу хараад л байвал тархинд допамин үүсээд хүний стрессийг тайлна. Харин хайрлаж дурлах гэж яарахын оронд илүү ашигтайгаар л булчиндаг залуу одоо ингээд булчиндаг залуучуудыг те чи надад битгий орд наана зогсож цээж гэж ширтгэсэн байгаа байхгүй. Ингэж хэлсэн юм чиг ер нь эр эмгүү жаахан шоолонгуул байна гэж. Тийм. Гэтэ би зүгээр яг нөгөө нэг тэрнийг баг зэргийн сэтгэнэл мэтгэнэл гэдэг дээр нь бол санал нийлж байна. Эмэгтэй хүн ер нь ингээм жаахан тэгээд айлгуутаж майлгуутахаараа айгуу гой сэрэгдэн штэ. Ер нь бол айгуу гой сэргэлдэг байхгүй. Нэг өөрөөгөө нэг эмэгтэй хүн шүү гэдгийг мэдэрдэг байхгүй. Өнөөх маань намайг харчихандаа гэж зэмбгэр явдаг байхгүй. Тэрнээсээ айгуу кайф авдаг байхгүй. Тийм. Тэгэхээр тэрэн дээр бол би серотонин ялгардаг баах, ер нь аз жаргалын гормонууд ялгардаг баах. Тэрэн дээр бол эмэгтэй хүн сэргээд гой болдог гэдэгтэр бол санал нийлж байна. Допамин гэсэн байсан шүү. Допамин чи их актер чухал юм аа да ер нь. Тийм учиргүй одоо ингэж яг мэдгүй зураг үзээд гэтээ бид нар ингээ хойлоо ингэдэг штэ. Вау, ямар гоё залуу вэ гэхэлэр залуу харах гад маш олон хүүхнүүдээр орж ирдэг штэ бөөнөрөө. Тэгэнгүүт эднэр бол муухай, энэ залуу энэ өстой муухай. Түрүүний нэг яг нэг айтайхан байсан үстэй. Тийм энэ одоо хаян хаалт шиг юмнууд муухай. Энэ бол биш шүү. За яваа ойлгосон. За би сэтгэлдлүүдийг нь уншаад. За. Нүцгэн залуу хараад л байвал ер нь залуу яваад байна гэсэн үг үү? Гой зөвлөгөө байна. Баярлалаа гэсэн байна. За. Залуусаа биднийхээ эрүүл мэндийн төлөө нүцгэн яваад байгаараа бусд нь ч яах вэ гинэ. За. Яана одоо намайг нүцгэн явбал эрүүл мэнд гутаасан гэдэг зодох юм бол. Хүнтэй хэрэгтэй юм яриа чи хүнд хэрэгтэй юм яриа чи арай тэнэг юм яриад байгаа юм биш санагддгүй юм байх та гинэ. За. Гөө эн чин цаагаараатай энэ хүний сэтгэл зүй гэдгийг чинь бид нар ерөөсөө удирдах чадахгүй. Юмыг яаж үдгийг сайхан нүцгэн залуу харахаар нэрэгээс сэрэгдэг байхыг бид нар үгүйсгэж чадахгүй шүү дээ бас. Тийм штэ. За. За яг чарал тоогч шивэдээс өссөн байна штэ. 98% нь монголчууд сүши баздаг. Хүмүүсний ирчүүд голдуу гэж штэ. Яг тэгж. За. За, миний үргэх дараагийн мэдээ. Йоо, энэ штэ. Бүр арай заяа. Арай хашаан дээгүүр харай гэдэг мэдээ. Ямар юм ба? Энэ ч бүр зүүр цэцэн хөхтэй болсон юм чинь. За, өмнөд Солонгост болоод Азийн орнуудын бүр бүхий л сайтуудаар ингээд шуурж байгаа би нэг мэдээг аваад ирлээ. За, үйл явдалт нь угаасаа Солонгос Вьетнам хүмүүстэй холбоотой болохоор Солонгос Вьетнамын шууган гिचий заяа. За, хүү нааша хараа энэ амар гоё чухал юм ярих гэдэг юм. За, нэг 42 настай Солонгос эрэгтэй ингээд зуучийн агентлагаар дамжуулаад Вьетнамаас нас залуу ихнэр авсан гинэ. За, өмнө нь бол одоо ингээд зуучаар дамжуулаад Зүүннүүд Азийн орнуудад зэрсэн хүүхнүүд ингээд бэлгийн мүлжлэг зүйлжлэг тэгээд хөдөлмөрийн мүлжлэг зүйлжлэгт одоо морлоо гэж ярьдаг байсан шүү дээ. За, одоо энэ бүр эсрэгээр алсан. За, 23 настай харахад үзэсгэлэнтэй сайхан бие цогцтой стол нөгөө Азийн суулаанд хожчихлоо гэмээр ийм сайхан хүүхэн байсан юм байна. За, өстө нөгөөд чинь Тэнгэрийн умдаг атглаа гэж баярлаад нөгөө залуу чинь сүүд болоод ч одоо баг 20 насаар дүү хүүхэндээ суучаад байна штэ. Хурмаа игээд за баста баал сарын аялал маялал нь бол нүсэр болсон заяа. За, тэгсэн чинь Гёнги аймгийн Намянжу гэдэг хотод амьдардаг энэ залуугийн амьдрал тохиолдсон хар дарсан зүүч шиг амьдрал анх YouTube дээр гарсан. За. 2022 оны 9 сард
гэдэг энэ залуу 15 Вьетнам бүсгүүтэй ингээд зуучаар ингээд танилцсан байгаа ингээд зураг хүргийг хараад. За тэгээд энэ дундаас өстой нөгөө нэг нүдэнд нь тасал болоод таалагдсан энэ Б гэдэг бүсгүйг сонгоод дотносоод үерхэж эхэлсэн. За хуримж цуутай болсон хурмын дараа ч хосууд өстой нөгөө нэг нялуунаа барьж дийлэхгүй заяа өстой. Алс сар гэж нэг амар юм бол. Энэ хоёроос нялуун хоос өмнөдийн өрсөн дээр байна уу гэмээр л юм болсон. За тэгсэн чинь гэрлээд удаагүй ерөөсө 7 сарын дараа нэг асуудал дийлгцээ. За. Та юу болсон гэж бодож байна? Одоо мэдгүй эргүүлж нэг эмгтэй үнтэй суусан байгаа үсттэй. Ир үнтэй сууж байгаагүй үсттэй ч. За ихнэр нь гинтэлстэй гизгүй зэвгээр өвдөөд ингээд байн доогоор бацлаад байна гэж бүү юм болсон юм байна та. Тэгээ нөхөр нь хайртай ихнэрээсээ нөгөө нүдний цэцгинээсээ илүү хайрладаг байсан учраас шууд эмнэлэгт очиод үзүүлсэн чи ихнэр нь зүгээр л бэлгийн замын халдвар төвчний үүр уурхаа байж таарсан за. Ёо хүүд ёо. Бигүү тэгээ одоо бүр дараагийнх нь асуудал бүр амар заяа. Чи нэг ингээд юм сөгсөн чинь цаанаас нь жом ингээ арцаалцаад гүйдэг. Дуусаа. Одоо хамгийн амарыг ярих гэж байна. Бацар байна. За ингээд зуучин агентлахаар дамжаад ингээд эн чин угаасаа бүх төрлийн шинжилгээ өгж байгаа штэ. Дох мох бэлгийн замын халдвар төвчин. Тэгээ Вьетнамаас нөхөр орж ирэхдээ бол И вирус сав саруул байсан байхгүй юу? Тэгээ бүр яагаад ингээд өвчин дуусчваа гэд бүр хинчиг гайхаа боддtiin байгаа сте. Тэгээд залуу өөрөө бол бүр үнэнч байсан болохоор бүр ингээд гайхшаа ороод. Тэгсэн чи яасан гэж? Ясоныг нь самраа тавьсан байна уу? За тэгсэн чинь нөгөө хүүхэн нь нэштэй. Гэрлэх хүн хайж явах хугацаанаасаа эхлээд. За нөхөртөөгөө нийлсэн хугацаанда ерөөсөө эмсийн үрээлэнд ажиллаад 7 хоногийн 6 өдөр нь өдрийн 2-оос оройн 9 хүртэл ингээд ажилдаг болж таарсан. Тэгвэл ерөөсөө за энэ хоорондоо бүр 600-ийн 600 хүнд үйлчлэгээ үзүүлсэн байвал яах вэ? Тэгээд эн чин Вьетнамаас энэ үнтэй суух гэж ирээгүй юм уу? Тэгээд наадах чинь суучаа тэгээ харин нөхөр нь бүр шок. Ерөөсөө ингэдэг байхгүй нөхөртөө. Би одоо ингээд тийм дамжаанд сурж байгаа, тэрэндээ сурлаа, гоо сайхан орлоо, цагийн ажил хийнэ гээл гараад тэгэл зүгээр бие үнэлдэг болж таарсан. Тэгээ ерөөсөө энэ хооронд 600-ийн 600 хүнтэй ингээд бэлгийн харьцаанд орсон болж таарсан. За нөхөр нь бол одоо ингээд шүүхэд хандаад хохиролт нэхэмжилсэн. За хүүхэн харин нөгөө газрын ажилч төлнө гээд. Одоо наадмуу залуу чи өөрөө бас өвчний уурхаа болчихсон байгаа үстэй. Тийм, тэгээ харин хохирол нэхэмжилсэн. Тэгээ одоо энэ мэдээлж өстө шуурах шиг тархаж чинь бүр бөө юм болж чинь цаанчаа. За сэтгэгдлүүд нь энэ мэд биеийн үлгч хүүхнүүдийг албатан нутаг буцаах хэрэгтэй. Хэнийг доромжлоод байдیں гэж байна. Арай дэндүү штэ хүний сэтгэл санаагаар тэгж тоглож байдаг зэвүү өрч яана гэсэн байна. Нөгөө газрын ажил төлөмж гэх шиг шийдсэн хүн байна өө энэстэй амар хүн байна гинэ. Энэ одоо ингээд юуны нөгөө солонгосын оршин суух үнэмлэх нь харагдаж байна л да. Оршин суугчийн үнэмлэх харагдаж байна. Нэрнгээсээ давгүй хүн байж. Харин тийм байгааз. Тэгэд эн чин 42 доо залуу 23 доо хүндээ гэрэлсэн. Тэгэд энэндээ хөөрхөн амьтаастай бүр амнаасаа илүү хайртай байсан чи энэ. Ерөөсөө гэрэлсэн өдрөөс ерөөсөө. За гоё нөгөө нэг басар мардаа явж ирчингүүтээ. Би өстө тийм ч юмний дамжаанд одоо бүртгүүлсэн тэгэж сурлаа. Ингэж цагийн ажил хийлээ. Тэнд ч очиж гоо сайханд орлоо гээл ерөөсөө. Би үлдээд яваад идэг. Хашаар бол тэнгэрийн умдаг атгацсан гэж бодоод байдаг. Бүр арай хашаан дээгүүр хараа байгаа сте нөгөө. Наад өгчөж магадах юм байна. Эстэ нэр амар ёо. Энэ одоо тэгээ шуугуулхаас яад юм. Арайчтай нэрээ. За Улаанбаатар хотод 18 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар зорилго бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital хамтран ажиллаж байна. За ахих зээл гэдэг нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөдөх, үйл ажиллагаагаа сайжруулахад зориулсан 50 сая хүртэлх төгрөгийн 36 хүртэлх сарын хугацаатай ийм зээлийн үйлчилгээ. За нэг давуу тал байгаа нь эмэгтэй бизнес эрхлэгч нарт бол давуу тал олгож байгаа. Та хэрв эмэгтэй бизнес эрхлэгч бол 0.1-ээс 0.5% хүртэл хүүхч нь бууруудан тооцох
боломжтой байгаа шүү. За дээрэс нь та одоо бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ийм түрээсийн гэрээтэй тохиолдолд магадгүй та одоо нэг ийм жижиг оёлын газар ажилладаг байл та тий. Тэгээд тэр газар та ингээд та түрээсийн гэрээтэй тохиолдолд барьцаа өрөнгө шаардахгүйгээр 10 сая хүртэлх зээл бол гаргах бас боломжтой байгаа. За бас дээрэс нь нэг ба түүнээс дээш одоо тавтан зээл гэж ярьдаг ч манайхан тий. Зээл авсан харилцагч дараагийн зээлийн хүүн 1.1%-аар буурнаа. За зээлийг ердөө 30 минутын дотор гаргаж өгнө гэж байгаа. Тэгэхээр бол энэ бол үнэхээр шуурхай. За Улаанбаатар хоттой бол 6 дүүрэгт нийт 10 салбар байгаа учраас та өөрт хамгийн ойрхон салбараар очоод 30 минутын дотор зээлээ шийдүүлээд авах нь. За дээрэс нь дугаар барьцаалсан зээл, бизнес зээл, үйл төлөвлөх барьцаалсан зээл, ногоон зээл, автомашин барьцаалсан зээл гэдэг ийм олон төрлийн зээл байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7277 82 82 гэдэг утаснаас аваарай. 7277 82 82. За Omni Capital гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар зорилго бүхэн үнцэнтэй гэсвэратаагаар Omni Capital ахих зээлээрээ хамтран аярлаж байна. Баярлалаа. За өргөлүүлээ Данжигын өрөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ уг нь энэ иймэрхүү мэдээ байна шүү дээ. Дандаа л инэтгт сонсогддог байсан. Сүүлийн үед Америкт сонсогдоод байгаа байхгүй. Хүүдий. Аюултай энэ бол. За Америк шууга өргөх гэж байна. Миннесота хотын нэгэн эмэгтэй дэлгүүгээ гэмтээсэн байж болцсохгүй гэж үзээд эмнэлэгт очижээ. За үнэхээр ч дэлгүүгээ гэмтээсэн болж таарсан эмчнэр MRI буюу манайх хэлдгээр MRI-гаа хараад нарийн шинжилгээ хийсний дараа дэлгүүг нь авах шаардлагатай гэж үзсэн. За ухаан хөгжсөн газарт бол дэлгүүг авах нь бас ч тийм айхтар хүнд мэс ажилбарт бол ордоггүй мэн л да. Тэгээд дэлгүүг авахлах мэслийн өдрөөч товлсон үйл явдал бол бүр 2022 онд 3 жилийн өмнө болсон. Ингээд 3 дугаар сарын 24-нд эмнэлэгт очоод 3 дугаар сарын 28-нд мэсэлтэд оржээ. Хүүгийн дэлгүүгийн хэмжээд бүр жимэн дээр тавиад байж тээ энэ яатсан дэлгүү юм. За мэслийг нь Дэвон Калахан гэдэг эмч хийхээр болж бүсгүйг угтаж аваад мэслийн үеэр гарч болзошгүй өндөрдүүдийг тайлбарлах зэрэгээр стандарт дүрм журмынхаа дагуу өвчтөнтэйгээ уулзч харилцсан байгаа. За ингээд удалгүй мэслийн өрөөндөө ч орж яг мэслийн үеэр дэлгүүг нь авсан гэх зэрэгээ мэслийн тэмдэглэгэнд нь ч бичигдсэн ямар нэг асуудалгүй болж бүсгүйч мэслийн дараа хурдан сэргийж тэнхэрж эхэлсэн байгаа юм. За гэвч нэг том асуудал үүссэн. Мэслийн дараа дахин MRI-д орж эхот харуултал нөгөө өвдөд байсан өвчтөй дэлгүүн байх ёстой байранда байж исэн. Чи тэр сая юу аваачихъя? Юу гэж бодож байна? Юу юм харин нэг бор юм байсан. Зүрх. Худлаа шээ. Солиороо. Зүрхийг аваа хийж өгчих нь л та. Нэтрэлтэй байх. Тэгсэн чинь нөгөө өвчтөй дэлгүүр байранда байж байгаа штэ. Тэгсэн чинь зүүн боор байдаггүй. Орс ургаад болчихсон байсан. Хүүдий. За нэг ясандаа Яана. Венди Рапапорт гэдэг энэ эмэгтэй өвчтөй дэлгүүг нь биш харин бүрэн бүтэн цоо эрүүл бөөрийг нь салгаад авсан тогтоогдсон. Яана ямар амар хэрэг вэ? За ингээд энэ буцаагаад бүгрийг хийж болох юм уу? Бүр шилжүүлэх мессажлыг дэмжээ. Одоо тэрий чи аваад хил дээр тавиад жинлээд баг нохоод өгөхөөр болоо үсттэй. Тэр чинь амьд байх ёстой шүү дээ. Балаа юм бэ. Ингээд энэ хэрэг шат дамжин боо юм болж үргэлжилж өнгөрсөн 7 хоногт буюу 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогч өвсгүү Alina Health System эмнэлгийг болон нөө мэслийсэн Дэвон Калахан эмч нарыг шүүхэд өгснөөр энэ хэрэг олонний анхаарлын төвд оржээ. Йоо энэ орхоос яад юм. Уг нь зогцчих гээд үзээд байсан юм шүү энэ. Баг 3 жил гарan болцсон. За хүний эрүүл шүдийг суулсан гэж бас сонсч эсөө. Ингээ бөөр бас арай дэлгүүг авахгүй бөөрийг аваад таа. Яа. За ингээд зүв зүгээрээсэн бөөрийг нь салгаад авснаас болж эмэгтэй эрүүл мэндэд ноцноо өндөрлүүд гарч амьсгалын замын эрхтнүүд нь доогдож зүрх нь өвдөд 5 дугаар шатлалын бөөрийн өвчтөй болж таарсан. Яана. Зүв зүгээрээсэн үнийг юм болгочих. Яана. Нэг ёсондоо нөгөө бөөр нь ачаалтсаар байгаад илүү хүнд өвдсөн гэх юм уу та. Одоо байгаа диализын аппаратанд орох шаардлагатай болсон байнга гэж шүү. Байнга. Диализын аппаратанд орох шаардлагатай болсон бүсгүй эмч болон эмнэлгийг буруутгаад $50,000 нэхэмжилж байгаа юм байна. Энэ харин ч гайгүй нэг гэж. Харин тийм байна. Та гайгүй нэг гэж. За сэтгэлдлүүд нь. За 50,000 арай бага байна штэ. Ив эрүүл эрхтнээ алдчихад өчнөө эрүүл мэндээрээ хохирчхад юун 50,000 арайчтай гэсэн байна. Надад тэгж бодогдож байгаа юм чинь тэр хүмүүс тарахгүй. Тийм штэ.
Бөөр дэлүү хоёр ялахгүй юм ч гэж юу байдаг юм бэ? Ямар амар юм бэ? Тийш. Хэлбэр нь төстэй байлаа гэхэд байрлал нь тис өөр байрлалтай байдгүй юм чинь. Хагалгаанд орохоор бол эмчээсээ эд эрхтнүүдийнхээ байрлал хэлбэр дүрсийг мэднэ үсттэй гэж асууж байх юм байна шүү дээ. Нэр ямар амар юм бэ те? Итгэл орно үсттэй. Харин тийш дээ. За одоо анжгаа чиний юу гэж чи яач гэдэг нэг юм. Оо тэг тэгэл унтаад сэрсэн чинь зөв зүгээр байсан юмыг маань аваад нөгөө өвчтөе юм хэвэндээ байж үлдсэн. Ухлаа үсттэй. Тийш дээ. За би нэг мэдээгээ хадгалчих. Би нэг сэтгэлдээ дуусгаад. За. Энэ бол тэ нэг юм бүр хатгцсан сэтгэл. За. Азгүй гэж үнэхээр байх юм аа. Яаж яваад эрүүл бүр алдах хүртэл азгууддаг байна. Зайлууд бүр өрөвдчлөө гэнэ. Энэ хүн азгуудаа биш штэ. Тэр нэг тэнэг эмчээс болж байгаа. Тийм штэ. Эмчээ хариуцлага штэ энэ чинь. Тэр чигээрээ. Йоо. За. Ийм л амар юм болж одоо яамар ч юм дээ нэрээ бурхан минь. Өстэй эвгүй юм байна. Эвгүй. За би нэг мэдээгээ хадгалчаа. Маргааш болтол бас үнцэн буурахгүй мэдээ аваа шүү. Бас галзуу. Ер нь бол кино шиг мэдээсэн миний мэдээ. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 21-ний лав гарагийн 400 шугар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зориг бүхэн үнцэнтэй ахих зээл, Omni Capital, за мөн үеийн үр дүнтэй бэлтгэл Enbel таамт хөдөлгөөний эрхчлөлөөр мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар Enbel глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 22-ын 5 нэвтрүүлэх хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Enbel радио 88.3